За энэ сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаад байгаа төрийн албыг 8-aalцсан гэх 60 тэрбумын асуудал байна. Мөн энэ төрийн банкны албан тушаалтнууд хууль зөрчиж 20 тэрбумын зээл болгосон. Мөн энэ жидүүгийн энэ хэлбүүд юу найр шатандаа явж байгаа вэ? Та энэ талаар биднэрт дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? За авилга албан тушаалын гэмт хэрэгүүдийн хувьд бол нууц тал дараагаар үйлдэгддэг. За гэмт хэргийг илрүүлэх болоод цаашлаад нуугдмал хөрөнгийг илрүүлэх тал дээр бол нэлээд хүн хүч цаг хугацаа бол шаарддаг юм онцлогтой хэрэгүүд байгаа. За прокурорын байгууллагын зүгээс бол хууль заасан чиглэлээр хэрэгжүүлэн ажиллаж байна. За мөн олонний анхаарал татсан болон хэвлэл мэдээллийн хэрэгслээс сүүлүүд нэлээдгүй гараад байгаа хэрэгүүдийг шалгаж шийдвэрлэж дуусаад байна. За тухайлах юм бол 60 тэрбумын гих тодтголтой хэрэг байгаа. За энэ дээр бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуультай зохион байгуулсан гэх хэрэгт бол прокурорын зүгээс ялгах дүнэлтүүлдэг гин буруудын асуудал эцлэн шийдвэрлэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт бол Баянгол дүүргийн эрүүг эргийн анхан шатны шүүхт бол харьяалын дагуу шилжүүлээд байна. За мөн бид бүхэн мэдж байгаа төрийн албан тушаалтан хашиж байсан хүн бусдыг хүчинцгийг завцсан гэх хэрэг байгаа. Энэ хэргийг мөн харьяалах шүүхүүд бол ялгах дүнэлтүүлдэг прокурорын зүгээс бол шилжүүлээд байна. За төрийн банкны болон барилга хот байгуулалтын яамны удирдах албан тушаалтнууд албан үүрэг эрх мэдлийн байдлаа уруулан ашиглаж албал хууль бусаар 20 тэрбумын зээлийг олгосон. Мөн 14.9 тэрбум төгрөгийн төгрөгөөр бол хууль тогтоомд зөрчиж худалдаа авах ажиллагаа гүйцэтгэх эсрэг бол мөн дурдж болох юм аа. За мөн бид бүгдний сайн мэдж байгаа жижиг дүн үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой хэрэг байгаа. Энэ хэрэгт бол мөн прокурорын зүгээс ялгах дүнэлтүүлдэг эрх мэдлийн албан тушаалын байдлаа уруулан ашигласан, хахуул өгсөн авсан гэсэн зүйл ангаар мөн харьяалах шүүхүүд шилжүүлсэн. Олон улсын ачаа тээврийн сэжвэрлэл бол хууль бусаар олгосон гэсэн хэрэг байгаа. Энэ хэрэгт мөн албан тушаалын байдлаа уруулан ашигласан гэсэн зүйл ангаар зөвшлөлт бас ялгах дүнэлтүүлдэг шүүх шилжүүлээд байгаа. Салхитын мөнгөний ард холбоотой энэ албан тушаалтнуудын хэрэг одоо ямар шатанд явж байгаа вэ? Энэ талаар юу нэг одоо сүүлийн үеийн мэдээ юу? За энэ хэргийн тухайд бол шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэлцээний дарга нь за албан тушаалын байдлаа хэрэгжүүлэхгүй тул бусдаас авилга авсан гэсэн хэрэгт бол ялгах дүнэлтүүлдэг мөн хэрэг эцлэн шийдвэрлэж дуусаад шүүх шилжүүлээд байна. Үндсэн бол албан тушаалтай холбоотой хэргийн хувьд бол мөрдөжл ажиллагаа явуулж байна. Энэ хэргийг бол прокурорын байгууллагаас хөрөн шуурга шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Энэ прокурорын байгууллагын найрлагатай тэмцэх газрын цагдаагийн мөрдөх байгууллагуудтай шалгах ажиллагаа хэрэгүүдээр нь шуурга шийдвэрлэх тал дээр хэрэг анхаарч байна. Мэдээж хууль заасан үндсэн хугацаа байгаа. Аль болох хугацаанд нь болж өгвөл бас шуурга шийдвэрлэх тал